Хүний төвжээ өөрөө сэтгэлийн сэтгэлгээний төвжээнээс тийм ээ эхэлж байгаа. Тэгээ энэ хариу үйлдэл гатцсан хүмүүс байгаадаа бол энэ бол зүгээр л таны ам хамгаалах зүүн ажиллаж байгаа болохоос энэ таны бодит байдал биш. Одоо хатуу үзлээ чинь чанд бие чинь чангарал байгаа даахгүй. Constriction тийм зангирал байгаа даахгүй. Тэр бол бие дээр байгаа тромоны тогтц тийм ээ ам хамгаалах зүүнгийн тогтц. Хорвоо ертөнц бүхнийг өгөөл ингээл байж л байдаг. Баялаг дүүрэн ингээ байж байгаа. Баян цаахан баялаг дүүрэн амьдрахад сэтгэлийн төвжээсээ тайлхасаа гадна хүлээж авах тэр чадамжаад ажил бол болормоо үл хайхрах тромаг тухайлбал тий тань шиг ингээд амсахтаа би яаж бээд авах гэдэгт маш сайн суралцсан. Зүгээр одоо нэмээд оршихуун хууль, энергийн хууль, мөнгөний хуулийг тий сүнслэг талаас нь ижихэл гэж байгаа юм. Гэтэл энд хийх гээд байгаа юм таны хүсэл мөрөөдөл энэ нэгэд цэвэр ингээд байж гэн тий. Тэрэн дээр аваачид нөхцөл тавиад урдуур нь хаалт тавьчихдаг. Энэ бол сэтгэлгээний төвчээс. Баавад хөгдөж байгаа үед юм сурахгүй шүү дээ. Ам хамгаалах зүүн ажиллахад яг л баавад хөгдөж байгаа юм шиг амьдрна байхгүй. Зогсох хэрэг байхгүй. Тухайлбал харилцааны айдас чинь хүнтэй харилцахаар төвшөөл сандраал эхэлдэг. Бараг хүний харцсан унаад байдаг. Энэ над руу яагаад гарч вэ? Доороос дээш нь хараад тах юм уу яадаг золиоггүй гэл ингээл байнгын биеийн чангараал ингээл ирэх хэрлээрээ яг. Адилхан мөнгөнийхөө төвжээс нь орчиж байгаа. Би одоо баялагын далай та сууж байгаа гэхдээ баялагын далай хааны газар надаас тусдаа байгаа гэж боддог байхгүй. Би биеэ чирээд очих ёстой гэж боддог. Тусгаар гэж үздэг. Гэтэл оршихуй квант оршихуй хууль подкастыг сонсож байгаа л үнэхээр хангалттай хайрлагдсан нэгэн. Мөнгөтэй болчих бол намайг хүмүүс хайрлаа тоочих болов гэд мөнгөний хойноос хөдөлдөд байгаа. Тэгээ оюуснаас тэг зүтгэд мөнгөтэй болоод тийм ээ ингээд суух үедээ хайр байхгүй байгааг мэдрээд гутардаг байхгүй. Олонний анхаарлын төвд байгаа ч миний дотор хайр байхгүй, хайрлагдсан мэдрэмжийг авахгүй байгаа нь үнэхээр гутармаар байдаг байхгүй. Тэнгүүдээ бид нар буцаагаад дундалтанд өртөж эхэлдэг. Та энэ мөчөд баялагын далайд бүрэн дүүрэн олон хэмжээж ертөнцид зэрэг оршоо сууж байгаа байхгүй. Тэрийг л анзаарна гэсэн үг. Ямар нэгэн дүр тоглож, ямар нэгэн хичээл зүтгэлд гаргах хэрэггүй. Энд байгаа мэдрэмжээрээ та материалыг гадаад нүдэнд харагдаж байгаа ертөнцөө бий болгочихж байгаа. Материалыг ертөнцөл дахиад хэлье. Толны тусгал. Жинхэнэ бодит байдал биш. Энэ цаг мөчид та шин биегээ харлаа. Шин мэдрэмжээ өөртөө цогцлоолоо шүү дээ. Өөр нэг газар очиод нэг унтаж амарчаад буцаад бидээ ирж байгаа юм шиг тийм мэдрэмж төрлөөр сайн нүдэнээсэн жээ. Манифест чинь яагаад болохгүй байгаа даа? Манифест чинь яагаад ажиллахгүй байгаа гэхлээр зөвхөн бодлын төвшөнд манипуляц хийгээд байгаа. Юм байна. Тэгэхээр эхний дүрэн бол яг гэхлээр мэдрэх доошоо буух байдаг. Удаан хугацаанд ам хамгаалах зөндөө автаад явсан хүн мэдрэхээс маш их хайдаг. $30,000 дээш угаасаа мөнгө чинь аз жаргалтанд нөлөөлөхөө болчдөг. Зүгээр сэтгэлийн төвжээсийн ард сэтгэлийн төвжээс нь байж байгаа байхгүй. Учир нь баялаг бүтээн гэдэг чинь манипуляцийн асуудал биш юм байна гэдгийг ухаарна. Ийм гоё баялагын далайд сууж ээж яах гэж юм ядмаг амьдрна вэ? Зүгээр л мэдэрчгэлтэй. Мэдээж зориг хэрэгтэй. Мөн үү? Манипуляц хийхэ болох. Манипуляц хийхэ болохын тулд доошоо буун.